Сайн байцгаана уу? Өмнө биднээс юу үзсэн бэ гэхээр уснаас нэгт багтаа юм усан дээр хөвдөг, уснаас нэгт ихтэй усанд живдэг гэж үзсэн. Жишээ нь энэ гэсэн. Уснаас нэгт багтаа мод яадаг лээ. Нэгт багтаа учраас усан дээрээ хөвнө. За уснаас нэгт ихтэй төмөр байх юм бол усандаа шууд яадаг гэсэн мөлий. Живнэ гэж үзсэн. Тэгээд уснаас нэгт багтаа мод усан дээр хөвдөг. Энийг ашиглаад хүн төрөлхтөн зав гэж агуу бүтээлүүдээ хийсэн. Гэтэл сүүлийн үеийн завууд хийсэн. Бид бүгд одоогийн хэрэгжилж байгаа завнууд бол бүгд бол төмөр завнууд байна. Усанд живдэг төмрөөр хийсэн зав яагаад хөвдөг вэ гэдгийг үзье. За бид бүгдийн хамгийн сайн мэдэх алдартай зав бол Титаник гэж байна. За зав гэж хэлэх гэж болох усан онгоц. За Титаник байна. За Титаникийг ингээд хэмжээгийн ингээд харах юм бол масс нь бол ойролцоогоор 52,000 тонн, урт нь бол 270 метр, өргөн нь 28 метр, өндөр нь 53 метр гэсэн. За энийг ингээд үзэх юм бол юутай адилхан юм бэ гэхлээр байшинтай адилхан гэсэн. Ойролцоогоор төсөөлөх юм бол энэ модыг бүгдээрээ байшин гэж бодъё те. Тэгэх юм бол уртаас 270 метр, өргөөшөө 28 метр, өндрөөшөө 18 метр ийм байшин шиг ийм том юм гэсэн. Ийм том юм төмрөөр хийсэн зам яадаг вэ? Аваад явдаг. За хэр томыг бүгдээрээ харьцуулаад зургандаар үзье. Манай Монголын хамгийн том задгаа цэнгэлдэх бол усын нислэг байгаа. Усын нислэгтэй цэнгэлдэхтэй харьцуулаад үзэх юм бол энэ зурган дээрээс ингээд дээрээс нь харьцуулаад харъя. Тэгэх юм бол цэнгэлдэхээс нарийнхан мөртлөө урт байгаа. За түрүүн хэлсэн цэнгэлдэхийн өндөр ойролцоогоор 3 давхар байшин шиг өндөр болвол Титаникийн өндөр нь ойролцоогоор 16 давхар байшин шиг буюу ойролцоогоор 5 дахин өндөр байна. Тэгээд ийм том юм өөрөө дээр ачаа зөөгөө явдаг. Тэгээд энэний нууцыг бүгдээрээ үзцгээе. Мод хөвдгийг бол үзсэн. Төмөр байна. Төмрийг биднээс ингээ янз бүрийн хэлбэрт оруулаад чадахгүй байх учраас уснаас нэгт ихтэй баримлын шавар. За баримлын шавар мэдээж уснаас нэгт ихтэй учраас жив. Дараа нь хүн болгоны ойрхон байх, илбэг байх юм бол гэрт нь байдаг зүйл бол гурил байна. За тэгээд гурилыг аваад үзье. Гурил уснаас нэгт учраас энэ маань яг хэвээр лээ. Живнэ. За ингээд усан дотор баримлын шавар гурил хоёр живж байгааг харж байна. Энэний тэгвэл биднээс бүргэлцэн гурлаа зав маягтай болгоё. За яг зав шиг хэлбэрт оруулах хэцүү учраас бүгдээрээ энийг хатгаалж байгаа. Тийм бүр аль болох бөөрн хийлээд тийм хавтгай хэлбэртэй болгох гэсэн. За тэгэд энийг яг барилын шавраар хийвэл хатуу учраас болчихно. Гурил жоохон нэлцгаад зурчиж. Тэгээд нөгөө хэлбэр нь сан болчихгүй. За яг ингээд өдөө энийг усан дээр өвтөх ингээд тавих юм бол энэ маань яаж байгаа лээ. Хөвнө. За ердөөсөө төмрөөр хийсэн зав хөвж байгааг нууц нь нэрдэлээ. Төмрөө биднээс аль болох юм хавтгай том болоод доторх орон зай дотор нь агаарыг их хэмжээгээр оруулах юм бол энэ маань яа гэсэн үг лээ. Хөвнө гэсэн. За гурилаар жоохон хэлбэр нь жоохон тийм болчихлоо. Баримлын шавар байх юм бол баримлын шавраар яг гоё зав шиг хэлбэртэй хийгээд усан дээрээ тавиад туршиж үзэж болно. Би гурилаа зуураад өөрөөсөө хийгээд үзээ. Гурил нь жоохон нэлцгаадуу байх тусмал илүү сайн болно. Гэхдээ нэлцгаа байхлаар юу хэлбэрт орох нь жоохон тийм болчихно гэсэн. Тэгээ яагаад хөөд байгаа юм бэ гэдэг нь бүгдээрээ савтаа усан дээр туршаад үзье. За энэ хөнгөн цагаан сав байгаа. Цул хөнгөн цагаан сав байх юм бол энэ бол живнэ. Ингээд сав хэлбэртэй болоод дотор нь агаар ихтэй болоод ирэхлээр энэ маань яах хэрэгтэй вэ? За энэ ийшээ хийчих. Энэ маань усан дээр хөв. За тэгээд энэ
дүүрэн савтаа ус байгаа. Энийг ингээд дээрээс ингээд дарах юм бол ус асгарна. За энэ савыг хэрэг хэмжээгээр усан руу оруулан төдий хэмжээний усыг түлхнэ. За энийг биднээс юу гэж нэрлэдэг вэ? Архимедийн зарчим гэдэг. Энэ сав өөрийнхөө хэмжээтэй эзлэхүүнтэй усыг түлхэж гаргадаг гэсэн. За бүгдээр энийг жоохон харуулах үднэс ингэж. За энэ устдаа байлаа. Биднээс энийг ястаа байлаа. Дүүрнэ. За ингээд энэ мөр хүртэл нь саваад дүрчээ. Мөр хүртэл нь саваад дүрсэн. Тэгэхээр энэ сав усан руу орохдоо өөртөөгөө ижлэн хэмжээний эзлэхүүнтэй усыг ингээм гэсэн мөлий түлхэж гаргана. Тэр түлхэж байгаа хүчийг биднээс Архимедийн хүч гэж нэрлэнэ. За өөр нэг асуулт. Энэ саваар хийсэн завь хэрэг хэмжээний ачаа даах вэ гэсэн. За даах ачааны хэмжээ нь бол энэ ачааны масс нь энэ түлхэж гарсан усны масстайгаар ойролцоо. За энэ ойролцоо хэд орчим түлхээ гаргацсан. Бичгэн нь алга болчих. За ойролцоогоор нэг 100, 200, 350 орчим грамм усыг түлхсэн байсан. Тэгэхээр энэ саваар хийсэн завь нь ойролцоогоор 300 грамм ачааг даах чадвартай. За тэгээд массыг биднээс хүч болгочих юм бол ингээд ямар хэмжээний хүч гаргах юм бэ гэдгийг биднээс өмнө үздсэн нягт буюу ороо бие буюу эзлэхүүн тэгээ хүндийн хүчний урдгал G-гээр үржихлээр энэ усны хүч гараад ирнэ гэсэн. Тэгээ ийм хэмжээний хүчээр буцааж түлхнэ. Энэ хүчийг биднээс юу гэж нэрлэх юм бэ гэхээр Архимедийн хүч гэж нэрлэнэ. За ямар нэгэн юмыг бол биднээс мэдэх томьёолох нэг тийм чухал шамын гол нь тэрийг биднээс ашиглаад хэрэгэл сурах нь чухал байдаг. Тэгээ нэгэн сонирхолтой хэрэглээг авч үзье. Нэгэн хаан 2 кг алтаар титэм хийлгэсэн юм. 2 кг алтаар титэм хийлгээд дархандаа итгэхгүй. Тэгээ яг энэ цэвэр алтаар хийсэн нь эсвэл холцтой юу гэдгийг мэдэх шаардлага гарсан. Титэм гэдэг бол маш гоё хэлбэр хийцтэй, маш их цаг орсон. Хаан яг титэм хിവэр нь байхад нь шалгах даалгаврыг Эрдэмтэн Архимедигаа дуудаад өгсөн. Тэгэхээр Эрдэмтэн Архимед нь яаж шалгах вэ гэж бодоод байжгаад вантай усанд ороо байжгаад тэгээ савтаа ус өөрийг ингээд түлхээд байгааг анзаараад тэгээд вантай ус нь өөрийг түлхээд байгааг анзаараад тэндээсээ санаагаа олсон. Тэгээд хамгийн алдартай үг болох Эврика гэдэг үг хэлсэн. Тэгээд та бүхэн зурган дээрээс харах байх. Тэгээ хаан дээрээ явж очиж хэлсэн зарчим нь юу вэ? Сая биднээсийн хэлдэг өрдөөл юм. Энэ савыг ишээ түлхэх юм бол өөрийнхөө эзлэхүүнтэй хэмжээтэй усыг түлхнэ. Энийг ашиглаад биднээс эзлэхүүний тодорхойлоод цэвэр алт үнэн үү биш үү гэдгийг шалгаж болох юм байна гэсэн. За бүгдээрээ энэний туршилтын хэлбэрхнаар хийгээд үзье. За би энд урьдчилаад бэлдсэн байна. За юу бэлдсэн байгаа вэ гэхээр за энэ ойролцоогоор энэ тэнцүү болж байна. Энийг жоохон за ингээд хүчийг ойролцоогоор ингээд тэнцүүл. За ингээд энэ ойролцоогоор тэнцүүлч. Энэ хоёр гурил байгаа. Хоёр гурил нь нэгэн дотроо төмөртэй, нэгэн дотроо төмөр. Харахад хоёлаа гурил, өөрөөр хэлбэл харахад хоёлаа алт. Алт нь нэг нь алтан дэвтэр, нэг нь цул алттай адил гэсэн. За тэгээ энийг шалгаж үзье. За. Тэгээд Архимедийн зарчмыг тэгэхээр энийг нь дүрээд үзье. Эдлийн дүрхлээр усыг түлхэх ёстой. Өөрийнхөө хэмжээний эзлэхүүнтэй усыг түлхнэ. За тэгээ бүгдээр энэний хэр ус түлхэсний тэмдэглэж юм дээр. За дараа нь нөгөөх нь хийгээд үзье.
За нөгөөх нь энэс арай жоохон дээгүүр тий. За гэд энийг аваад шийдвэр тавьчих. За сая харахад хоёулаа адилхан буурал хоёулыг нь ус нэгээд үзэхлээр нэг нь арай багыг нэг нь арай ихийг түлхэж байна гэсэн үг тийм. Аль нь дотроо төмөртэй гурил вэ? За асуултаа бүр тодорхой болгох. Их ус түлхэж байгаа нь дотроо төмөртэй юу? Бага ус түлхэж байгаа нь дотроо төмөртэй. За энэ хариулт нь бол амархан. Яг тэгэхээр төмөрчин гурилнаас үлээ нэгтгэхтэй төмөртэй байна гэдэг чинь бага усыг түлхнэ гэсэн санаа. Тэгээ яг ингээл энэ хоёр гурилны жин бол яг адилхан би тэнцвэржүүлээ үзсэн. Хоёлаа чинь 50 г, 50 г нэг нь дотроо юм төмөртэй гэсэн. Тэгээ төмөртэй төмөрийг нь ял массын хэмжих юм бол адилхан 50 г. Тэгээд түлхэж байгаа усаас нь үзээд эцэлхэн өөр байгаас хамаарат энэ хоёрын нягт нь өөр нэг нь дотроо төмөртэй нэг нь дотроо төмөргүй. За энийг ашиглаад Ахмед гэдэг хүн хааныхаа титмийг шалгаж өгсөн. Миний санж байгаагаар бол хааны титмэн нь бол хуурамч байсан гэдгийг тогтоож өгсөн. За өнөөдрийн хамгийн гол үздсэн юм гэхээр Архимедийн зарчим. Архимедийн зарчим гэвэл энэ усанд орсон эзлэхэндийнхээ хэмжээгээр усыг яадаг үлээ түлхэх. Энэ бол Архимедийн зарчим. Тэгээ ямар хэмжээний хүчээр түлхэх вэ гэдэг нь энэ түлхэж байгаа усны хэмжээгээр түлхэх. Би нэг дээрээс нь дарж байгаа хүч ус доороос нь түлхэж байгаа хүч энэ хоёр хоорондоо тэнцвэр. За ингээд энийг ашиглаад биднээс зав ямар хэмжээний хамгийн ихт ямар хэмжээний ачааг baах юм бэ гэдгийг бүгдээрээ тооцоолж болно. За цагаан сар болохоор Монголд нэг асуудал үүсдэг юм гэхлээр ааруулны асуудал гарч эхэлдэг. Ааруул үнэтэй үнгүү гэдэг нэгдүгээр асуудал, хоёрдугаар асуудал нь ааруул нь гурил хэлсэн хөлөөгүй гэдэг. За бүгдээрээ нэг хэсэг тренд болсон бичлэгийг үзцгээе. 1 кг ааруул 69,000. Та өөрөө бүр явж асуу те үнэн. Асуух нь байлаа би авсан байл яхаа тэгвэл. Ааруул тухайн үед үнэтэй байсан. Хитрхи үнэтэй байна. Хямдхан байна янз янз юм байгаа юм байдаг. Алтартаа шог зурагчд хоёрын зурсан зураг байна. За энэ зурган дээр харах юм бол аарууланд гурил хэлсэн хөлөөгүй гэдэг бол Монголын алтартаа шог зурагчийн шог зурах сэтэл болох хүртэл хэмжээний том асуудлаа гэсэн. Тэгээ өнөөдрийн асуулт юу юм бэ гэхлээр гурил хэлсэн ааруул гурил хөлөөгүй ааруул хоёрыг ялгаж босох уу? За ааруул нь гурил хөлдөггүй гэдгийг би бол сайн мэдэхгүй байна. Дахиад асуултаа тодруулах юм бол Архимедийн зарчмыг ашиглаад гурил хөлсөн ааруул гурил хөлөөгүй ааруул хоёрыг ялгаж босох. Тэгэхээр гурил хөлсөн ааруул хөлөөгүй ааруул болж авч байгаа. Та бүхэн сайн шингээд тушаад үзье. Харин имжлэг